Сайн мэдээ. Сүүлийн 10 жилд хийгээгүй томоохон бүтээн байгуулалтыг төрийн орон сууцны корпорац босголоо. Сүүлийн 4 жил засгийн газар иргэдээ орон сууцчлуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ бол төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан буян тухай 1, буян тухай 2 хороол юм а. Энэ 4 жилийг өмнөх 4 жилтэй харьцуулахад холд авсан их бүтээн байгуулалт өрнөж өнөөдрийн байдлаар 77 мянган айл өрх орон сууцтай болоод байгаа юм. Төр өөрийн мэдлийн төрийн орон сууцны корпорацийг байгуулж үндэсний хэмжээний компаниуд гүйцэтгэлийг чанартай хийн зах зээлийн үнээс доогуур өрхөөр олон мянган айл өрхийг орон сууцтай болгосон нь онцлог сайн мэдээ юм а. За төрийн орон сууцны корпорац өнөөдөр бас үнний бодлогыг нэлээд сайн барьлаа шүү дээ. Одоо бодит метрик квадрат нь орон сууцны метрик квадрат нь яг бодит үн ямар байх вэ гэдгийг харууллаа. Бас одоо 3-8 аймагт мянган айлын орон сууцны хөтөлбөр Улаанбаатар хотод буян тухай 1, буян тухай 2 хорооллууд гэх нэлээд том хорооллууд яг Монгол компани, Монгол инженерүүд, Монгол хүмүүс зохион байгуулалттай, менежменттэй ингэж ажилласны үр дүнд одоо монголчууд юу хийж чадж байна тий? Зах зээл чанартай орон сууцыг боломжийн үнээр авчдаг гэдэг жишгийг төрийн орон сууцны корпорацийн барьсан барилгууд тэр дундаа буян тухай 2 хороол гаргаж чадсан юм. Тэнд үндэсний хэмжээний 5 корпорац нэгдэж томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн юм. Тэдний дор 3000 гаруй үндэсний аж ахуйн нэгжүүд ажил гүйцэтгэсэн сайн мэдээг давхар дулгаж байна. Буян тухай 1, 2 хороол аймаг болгон мянган айлын орон сууцны хөтөлбөрүүд тэр инженерийн шугамшилжээнүүдийг тий зам талбай гэх бүхэл юмнуудыг монгол хүмүүс хийснээр бид нар бас монгол хүний үлэмж бас нэлээд танигдсан. 5-10 жилийн өмнө бол ерөөсөө Монгол Улаанбаатар хотод хятадд өрсөн байсан шүү дээ. Нэлээд одоо олон монгол хүний хүч хөдөлмөр хөс шингэсэн бүтээн байгуулалтууд болсон л доо. Цаашид төрийн орон сууцны корпорацаар дамжуулан буян тухай 2 хорооллын жишгээр томоохон цогцлбор хорооллуудыг сүмдэрлүүлэхээр ажиллаж байна. Тэнд дан монгол компаниуд гүйцэтгэлийг нь хийж, монгол хүний гараар уссан олон сайхан барилга сүмдэрлэж, Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материалуудаар орон сууцны бүхэл засвар үйлчилгээ хийж байгаа нь мөн сайн мэдээ юм а. Сайн мэдээ.